2017 оны 12 дугаар сарын 31-ний 2 цаг 30 минутын үед Кванжуотын Пүгдүүргийн цагдаагийн газарт яаралтай дуудлага ирсэн гэдэг. Дуудлага өгсөн хүн бол нэгэн орон сууцны 11 давхурд амьдардаг 22 настай эмэгтэй Чон. Тэр энд гал гараад байна, хурдан ирж туслаач гэж яаралтай хүссэн бөгөөд утсаар ярих үедээ гэрт хүүхдүүд байна гэд уйлаад л байсан гин. Гал сүнөөгчд шууд л тухайн газар руу хөдөлцгөөжээ. Очтол энд амьдардаг хүмүүс унтаж байгаад гинтийн галын тохиогоор санд мэнд бүгд гадагш гарч зугтсан байдалтай байлаа. Харин дуудлага өгсөн Чон гэрээсээ гарч амжилгүйгээр тус байранд гацчихсан маш аюултай нөхцөл байдал орсон байсан гэдэг. Гал сүнөөгчд шуурхай ажиллаж Чонг аварчжээ. Тэрээр хоёр гартаа бага зэргийн түлэгдэлтэй байсан ч ноцтой гэмтэл байгаагүй. Гэхдээ жинхэнэ асуудал өөр зүйл байлаа. Чонгийн 5 настай, 3 настай 2 хүү болон 15 сартай охин нь гээд 3 хүүхэд дотор үлдсэн байсан юм. Тиймээс гал сүнөөгчд яаралтай галыг унтрааж хүүхдүүдийг хайсан ч гал гараад удсан учир алтан цаг аль хэдийн өнгөрчгөөд байлаа. Харамсалтай 3 хүүхэд жижиг өрөөнд амиа алдсан байдалтай олдсон. Гал унтрааж дуусны дараа гал юунаас үүссэн байж болохыг шалгаж эхэлжээ. Гэтэл гал 11 давхраас эхэлсэн тодорхой болсон. Анхандаа энгийн л гал төмөр биз гэж бодсон ч шалгалт хийх тусам цагдаа прокурор хоёрын үзэл бодол зөрчилдөж эхэлжээ. Ингэж эцэст нь маш ширүүн маргаан дэгдэж олон нийтийн анхаарлын төвд орсон хэрэг болсон байна. Хөшүүтийнх нь хэлж байгаагаар энэ гэр бүл жирийн элэг бүтэн дулаахан ур амьсгалтай хүмүүс байжээ. Эхнэр нөхөр хоёр нь хүүхдүүдтэйгээ инхри дотн харьцдаг, бас хүүхдүүд нь явдаг байсан цэцэрлэгийн багш, эрхлэгч, онцгой сэжигтэй зүйл байгаагүй гэж хэлдэг байв. Ээж Чон нь хүүхдүүдийн хичээлийн бэлтгэл хэрэглэл гээд нэг бүрчлэн анхаардаг, аав ээгийн хувьд ч гэсэн хүүхдүүдэд хайрлаж халамжилдаг нэгэн мэт санагдсан байсан гин. Тэдгээр 3 хүүхдийн биед ямар нэгэн хүчирхийллийн шинж илрээгүй. Гэхдээ бодит байдал дээр энэ гэр бүл санхүүгийн маш том хүндрэлтэй тулгараад байлаа. Гэрлэл батлуулсан үеэс л харж болохоор Чон 18 настайдаа өөрөөсөө 1 насаар ах залуугаас жирэмсэн болжээ. Хоёулаа хүүхэдтэй болсноосоо болоод сургуулаа орхин ажил хийж амьдралаа авч явах ёстой болсон ч бодит байдал маш хатуу байсан гэдэг. Нас залуу туршлах бага тул доктортой ажлын байр олоход хэцүү. Тиймээс компьютер тоглоомын газар, хүнсний дэлгүүр, төр хугацааны ажил гээд янз бүрийн аргаар арайхийн амжиргаагаа залгуулдаг байж. Энэ хооронд 2 дахь хүүхэд, 3 дахь хүүхэд нь төрж мөнгөний дарамт бүрч ихсэн. 2017 оны ихээр тэд нийгмийн халамжид хамрагдах гэж өргөдөл гаргасан боловч Чонгийн эцэг ихэд тодорхой хэмжээний орлого байдаг шалтгаанаар тэр нь буцаагдсан. Ингээд гэр бүлийн байдал улам хүндэрсээр орон сууцны цахилгаан, засвар үйлчлэгийн төлөх мөнгө ч байхгүй, хүүхдүүдийн цэцэрлэгийн төлбөр бараг 5 сар төлөгдөөгүй байж. 2017 оны 20 дугаар сараас 7 дугаар сар хүртэл 6 удаа нийт сая 370 мянган воны халамжийн мөнгө авч бас мэдээллийн төвд хэсэг ажиллаж амин зун. Дээр нь энэ хэрэг болохоос 2 сарын өмнө нөхөр нь зам тээврийн осолд орж эмнэлгийн төлбөрөө төлөх хүндрэл үүссэн тул дахин яаралтай санхүүгийн тусламж авсан. Энэ үед сая 250 мянган вон орчмыг авч түүний 260 мянган воныг нь нөхрийн эмчилгээний төлбөрт өгөөд үлдснээр нь амьдралаа залгуулах их л бага хэмжээний мөнгөтэй үлджээ. Энэ нь тавуулан амьдрахад бараг л хүрэлцэхгүй зүйл. Яг ийм аргаа барсан үед ээж Чон буруу зүйл хийж эхэлсэн нь онлайнаар Чүнгүү нараа гэдэг хуучин бараа зардаг сайт дээр хуурай сүү зарах гэж байна гэж зар оруулж урдчилгаа мөнгө аваад цутгах гэх мэт жижиг сажиг залилан хийж тэр мөнгөөрөө амьдарч байжээ. Мөнгөний асуудлаас өдөр болгон маргалдаж хэрэлдэх болсон тул одоо болиё гэд эцэст нь салахаар шийдсэн гэдэг. Ээж нь 3 хүүхдээ өөрөө өсгөнө гэж тохирч харин аав ийн сар тутам 900 мянган воны тэтгэмж өгнө гэж тохиролцсон. Ингээд хэрэг болохоос 4 хоногийн өмнө албан ёсоор гэрэлтээ цуцлуулжээ. Гэвч нэгэнт мөнгөгүй шууд тусдаа гаргах нөхцөлгүй тул үргэлжлүүлэн нэг гэрт амьдарсаар байв. Тэгсэн хэрнээ хүүхдүүдээ хэн өсгөх вэ, яах вэ гэдгээр дахиад л маргаан үсч эхэлсэн. Анх би өсгөнө гэж байсан ээж нь зүгээр л хүүхдийн асрамжинд өгчхий гээд санаагаа өөрчилж би ч гэсэн шинэ амьдралаа эхлэмээр байна гэж зүтгэдэг болсон гэдэг. Хоёул инхүү цөхөрсөн, тогтургүй уур амьсгалтай байхдаа хэрэг болохоос нэг өдрийн өмнө буюу 12 дугаар сарын 30-нд гэртээ ахаад л хүүхдүүдээ яах юм, байраа яах юм гэж хэрүүл хийжээ. Ууралсан Чон орой 7 цагт гэрээсээ гараад найзтайгаа ууж дараа нь караоке орсон байна.
Тэгээд гэртээ арих замдаа нэгэн дэлгүүр ороод том хүүхдийн хувцас мууцсныг санаад шинэ хувцас худалдан авчээ. Ингээд өглөөний 5 цаг 50 минутын үед согтуу гэртээ иртэл нөхөр нь байхгүй, зөвхөн хүүхдүүд нь л унтаж байжээ. Учир нь нөхөр нь чоныг гэрээс гарсны дараа буюу орой 9 цаг 44 минутад хүүхдүүдээ жижиг өрөөнд унтуулж орхиод найзуудтайгаа компьютер тоглоомын газар руу явчихсан байж. Ингээд чон нөхөртөө хэд хэдэн мессеж явуулсан нь би өхмээр байна. Энэ дэлхийгээс алга болмоор байна. Би одоо өөхөх гэж байна гэх мэт үгтэй нилээд занал хийсэн, сүрдүүлсэн байдалтай мессежүүд байсан гин. Чоны энэ үг гэр бүлээ цуцлуулах явцад ч гэсэн олон хэлж нөхрийнхөө анхаарлыг татах гэж оролддог байсан тул нөхөр нь дахиад л сүрдүүлээд байна гэж бодоод тоогоогүй гэжээ. Гэтэл үүнээс нэг цагийн дараа 11 давхрын тэдний гэрээс гинэт гал гарч 3 хүүхэд бүгд амь эрсдэх эмгэнэлт явдал болдог. Ээж чон ихэндээ гоймон чанаж байгаад гал алдсан. Гал гэрээд харах үед хүүхдүүдээ хамт авчих гарах гэ дийлээгүй гिचлэн ярьжээ. Гэвч шалгахад гал тоогооноос биш харин жижиг өрөөнөөс эхэлсэн тодорхой болсон. Цагдаа нар худлаа ярьж байна гэхэд чон за би тэгвэл үннээ илээгээд би балкон дээр тамхи татаж байгаа дараад гэртээ орж хөргөчний хажууд хүнжил нөмөрч тамхиа өргөжлүүлэн татсан. Гэтэл баг маань гинэт уйлсан. Би тамхиа хүнжил дээр унтраасан. Тэгээд тэндээс гал гарсан болтой гэж мэдүүлгээ өөрчилсөн. Чон ер нь тамхиа унтраахтай хүнжил дээр үрж унтраах зуршилтай гэдг нь ч тогтоогдсон учраас цагдаа нар чамайг болгоомжгүй хайхрамжгүй байсан учраас гал гарчээ гэд хэргийг дуусгахаар шийдэв. Гэтэл прокурорын хувьд бүр эсрэг байр суурьтай байв. Тэдэнд хамгийн эхлээд чон нөхөрлүүгээ өхнө гэдэг үгтэй мессеж явуулсан. Бас өмнө нь мэдүүлгийг хэд хэдэн удаа өөрчилсөн сонирн байна гэж сэжиг төржээ. Тэгээд асуудал чон сүүлийн 2 сар мөнгөний өрөндөө баригдаад хөрөөсөө бас салж би маш их сэтгэл готролтой сүүлдээ за нэгэнт ийм боллоо хүүхдүүдтэйгээ хамт дуусгая гэж бодсон гэж мэдүүлжээ. Прокуророос утсыг нь сайтар шалгасан чинь яг гал гарах үеэр чон нөхөр болон бусад хүмүүст би гэрээ шатаана гэсэн утгатай мессеж бичсэн тодорхой болжээ. Бүр улам гайхмаар зүйл нь гал гараад гал сүнөөгчд ирэх хүртэл чон уцаа бариад балкон дээр нилээд хугацаанд зүгээр л сууж байсан тогтоогдсон. Ингэж байх зур өрөөнд унтаж байсан хүүхдүүд угаартаж нас барсан. Түүнчлэн албан шинжилгээгээр гал гарсан газар дээр байсан хүнжил нь маш хурдан гал гарах материал биш, тамхинаас болж ийм хурдан гал дүрлцэх нь бараг боломжгүй гэж гарчээ. Цагдаа нар шингэн түлш асаагуур хэрэглээгүй гэж байсан ч дараа нь хэргийн газар дээрээс 3 ширхэг асаагуур олдсон. Чон өөрөө биедээ томоохон түлэгдэлгүй, ялангуяа нүүрэндээ гал дуурцсны улмаас үүссэн түлэгдэл өмсөж байсан терко шатаагдсан шинж огт байгаагүй. Гал руу атсан бол өөр дээр нь ядаж яахан тортог, халууныг түлэгдэл гарах ёстой гэж прокурор таамаглаж, угаасаа өрөөний галтай хэсэгт тэр хүрээгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Эхлээд цагдаа зүгээр л болгоомжгүй гал алдсан хэрэг гэж шийдэх гээд байсан ч прокурор шүүхэд санаатай шатааж хүүхдүүдэд алах зорилготой байсан гэжээ. Хэрэв цагдаагийн зөв байвал 5 хүртэл жил хорих эсвэл торгуулаар дуусгах магадaltaй. Харин прокурорын хувилбар ёсоор бол санаатай галдан шатаах, дээр нь хүүхдүүдэд алах зорилго агуулсан гэж үзвэл маш хүнд ял авах учиртай. Эцсийн дүнд 2018 оны 7 дугаар сард анхан шатны шүүх прокурорын байр суурийг хүлээн зөвшөөрч чон бол санаатайгаар 3 хүүхдээ шатаан алсан гэдэг тогтоол гаргажээ. Мөн шүүх энэ 3 бяцхан аймаг галын дүлэнд айж зовж байхад чи огт аврал үзүүлсэнгүй. Тэгээд бас гимшиж харамсахгүй байна гэж ихэд буруу шаасан байдаг. Эцэст нь 20 жилийн ял авсан. Сонирхолтой чон шүүх дээр та өмгөөлөгч ах уу гэсэн саналд би өөрийн буруугаас болж хүүхдүүдэд алдсан ял зэмээ өөрийгөө татгалцсан гэдэг. Энэ нь үнэхээр гимшээд ийм зан гаргасан уу эсвэл ямар нэгэн далд бодолтой байна уу гэдг нь тодорхойгүй. Ямар тааш тэр өнөөдрийг хүртэл энэ бол зүгээр л миний болгоомжгүйгээс үүдсэн алдаа гэж зүтгэсээр байгаа. Гол асуулт нь том хүүхэдтэй санаа тавьж хувцас худалдаж авсан ээж нь яаж тэгж ийм аимшигтай зүйл хийсэн юм бол гэд эргэлзээ төрүүлэх зүйл цөөнгүй. Гэвч баримт прокурор шүүхийн дүгнэлт аль хэдийн гарсан тул энэ хэрэг албан ёсоор санаатайгаар 3 хүүхдэд шатааж алсан аимшигт хэрэг гэж бүртгэгдэж үлдсэн. Олон хүн тэр үнэхээр л ийм аимшигт хэрэг хийсэн бол түүнийг ядаж хүлээн зөвшөөрч ял үүрхээс өөр яах билээ гэж дүгнцгээдэг. За ингээд өнөөдрийн бичлэг ингээд дуслаа. Дараагийнхаа бичлэгээр уулзцгаая. Баяртай.